Сайн байцгаана уу? DBS-ийн үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эргэлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаараа танилцуулахад бид бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Дархан уул аймаг Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа тогтоосны 60 жилийн ухтаж бид өхөн бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулж байна. За энэ хүү уулзалтанд бол Улаанбаатарын захирагч Игорь Юрьевич Шүтенко болон ерөнхий төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд Валерьевич тэргүүтээ Оросын улбаны улсын бурайд улсын Улаанбаатарын захиргаа мөн бизнес эрхлэгчид 20 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж өнөөдрийн уулзалтанд оролцож байна. За эх жил буюу 2027 онд тийм ээ Дархан уул аймаг Дархан хот Улаанбаатар хотын хооронд анх ах トゥ найрамдлах харилцаа тогтоосны 60 жилийн тохиох байгаа. Тэгээд энэ ойн хүрээнд өнөөдрийн бизнес эрхлэгчид уулзалт хийж байна. Энэ уулзалтаар бол Улаанбаатар Дархан хотын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хэрхэн яаж өргөжүүлэх, за цаашлаад хамтын ажиллагааг хэрхэн тогтоох гэдэг олон талын уулзалт ярилцлага болж байна. По-братимски отношения с нашими Найрамдал хоттой гэрээ байгуулсан хойш 58 дахь жил болж байна. Энэ бизнес форум хамтран зохион байгуулж, бизнес төлөөлөгчид маань хамтын гэрээ байгуулж байгаад бид гүн хүндэтгэлтэй байна. Хамтын ажиллагааг бид Ирхүү, Улаанбаатар, Дархан гэсэн хотуудад товлож байгаа боловч хамгийн түрүүн Найрамдлын хотод эхэлж байгаадаа баяртай байна. Бид нар дараа жил энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулна, Дарханчуудыгаа урьж байна. Энэхүү хамтын үйл ажиллагааны хүрээнд соёлын өдөрлөгүүд, эдийн засгийн форум найрсахаар зохион байгуулна. Манай бизнесмэнүүд өөрсдийн чиг хандлагаа тодорхойлно гэдэг итгэлтэй байна. Жишээ нь аялал жуулчлал, эдийн засаг, соёл урлаг, боловсрал гээд бүхий салбаруудад ажиллах боломжтой. Ялангуяа бурайд улсад хүүхдүүдийг амралтанд амруулах гээд ажлууд нээлттэй байгаа. Наши партнерские отношения. Дархан уул аймгийн бизнес эрхлэгчид болоод Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид ер нь хоёр талаас нэг 20 гаруй бизнес эрхлэгчдийн уулзалт форум болж байна. Тэгээд яг энэ форумын хүрээнд ер нь цаашдаа Орос Монголын хамтарсан бизнес эрхлэгчдийн бизнесийн гүүрийг тавихаар хоёр хотын бас худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны гэрээ санамжчигт гар үсэг зурлаа. Ингэснээрээ бас Улаанбаатар хотын болон Дархан уул аймгийн бизнес эрхлэгчдийн дунд нэлээд сайн бас гүүр болж ажиллах ийм даалгавар оногдож байна гэж ойлгож байна. Мөн бас Дархан уул аймгийн эдийн засаг нийгмийн орчинд бас нэлээд сайн өөрчлөлтүүд бизнес маань шинэ дараагийн алхам бас гарч ирж байгаа гэж харж байгаа. За манай тэмцээний давтал бол 3 төрөлтөө зохиож байгаа. Нэгт нь жин хасах, хоёрт нь бодит хүйцсийн нээлттэй сонирхчдын тэмцээн, гуравт нь бол фитнес боксээр явагдаж байна. За фитнес хэрэгчид сонирхчдын тамирчид маань 100 гаруй тамирчид оролцож байна. Дархан бурханд бодит холбооны зүгээс нийт төвийн дэмрийг дэмжих, бие биедрийн хөгжилд анхаарах, эрүүл зөв зохистой бол дасгал хөдөлгөөн гэдгийг ер нь баримтжилж ажилладаг байгаа. Тэр утгаарч тэр нийт фитнес хэрэгчилдэг хүмүүсд бол урам зориг өгөхин төлөө энэ жилийн тэмцээн бол сонирхчдын нээлттэй тэмцээн, мөн дарханчуудтай зориулсан ангилал тус бүр байгаад иймэрхүү сайхан тэмцээн болж байна. Дархан капын онцлог юу вэ гэхээр сонирхч дундаа фитнес хэрэгчилдэг залуучууд, өсвүүчүүд, ээжүүд, охтууд, өсвөр үеийн хүүхдүүд зориулсан ангиллаар явагдаж байгаа. Нийт ангил 10 төрөлт байгаа. Мөн энэ дэр бүр тусгаалan хэлэхэд тусгай хэрэгцээд ангиллал маань эмэгтэйчүүд ангил маань ороод Улаанбаатар хотоос Дорнодгоёс Дарханаас оролцоод илүү даваа онцлог чин чанартай болж байна. Новойс Менс нэмэх 174 ангилалд орсон. Тэгээд Дархан залуучууд гэдэг ангилалд ингээд 2 ангилалд орсон. Цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх, тэгээд эрүүл чирэг, тэгээд эрүүл хоол тэнцэд бүх юм явж байгаа. Тийм болохоор ерөөхдөө бүгдээрээ эрүүл чирэг дарханчуудыг бүтээхин төлөө байх хэрэгтэй шүү л хэлээ да. Фитнесээр хичээллээрээ бүгдээрээ 4 төрөлд оролцсон. Ямар ч байсан хамгийн бахархалтай гоё зүйл нь одонгой зууж одонтой ээжүүдэд оролцох байсан. Тэгээд одонтой ээжээс аврагын авлаа. Их баяртай байна. За тэгээд дараачихын бикинигээс авлаа. 3 ангилаас бас тодорхой хэмжээний шагнал хүрсэндээ бас баяртай байна. Тэгээд ийм гоё хамт олноор хүрээлүүлдэг бүхнүүдээ маш их хайртай шүү. Баярлалаа. Та нараараа бахархаж чинь хэрвээ би та нар байхгүйсэн бол өнөөдөр хинч биш байсан бахаа гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн их намайг дэмжижсэн хандаа баярлаа. Өр хүүхдүүдэд баярлаа. Монголын мистер Уган баяр найздаа баярлаа. Надад ичгэж
дагаж явсан шавнартай баярлалаа. Алтан шав номдооч баярлалаа. Миний хувьд бол фитнес хэрэгчлээд өнгөж 3 сар болж байна. Би болохоор өөрөө дандаа спиннинг суурьтай спиннингээр явжсэн. Тэгээд залуучуудад хэлэхэд ердөөсөө эрүүл байгааг гэх юм бол хөдөлгөөн. Тэгээд дасгал хөдөлгөөн бол ердөөсөө эмний дээд төлбөр юм аа л гэж хэлбэрэн. Тийм учраас эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаараа гэж хэлбэрэн. Фитнес бас үнэхээр гоё спорт байна. Гэхдээ үүнээс хойш би спиннинг фитнестайгаа хавсарч явах сонирхолтой байгаа. Анх удаа тэмцээнд оролцож үзлээ. Тэгээд бикини, дашинстай ангиллал, одонтой ээж гэсэн 3 ангилалд өрсөлдлөө. Тэгээд одонтой ээж ангиллалд шилдэг 5-т орлоо. Дашинстай ангилалд хүрэл медаль авлаа. Сэтгэл маш өндөр байна. Фитнес спортоор хичээлээд 10 сар болж байна. Тэмцээнд орё гэсэн шийдвэр гаргаад 4 сар болж байна. Хамгийн сайхан зүйл өөрийгөө яллаа. Энэ хүртэл явж чадсандаа үнэхээр баяртай байна. Өөрийгөө яллаа л гэж бодож байна. Үнэхээр их төсвөр төвчээр шаарддаг спорт байна. Том тамирчдыг үнэхээр бишрлээ. Хайртай хандаа баярлалаа гэж хэлье. Хамгийн их дэмжсэн хамгийн нэг номер дэмжижсэн хүмүүс маань тэгээд мэдээж багш нар маань дэмжижсэн, хамтрагч нар маань, алтан партнерууд маань дэмжиж байлаа. Бүгдэнд нь баярлалаа. Та нар гүгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан шүү. Зэйхүү хонхны баатыг задарлаа. Keller Williams нөр дэлхийн хамгийн шилдэг сургалтын системтэй, хамгийн өндөр технологитой, за бас компани хамгийн сайн соёлтой компани гэж тооцогддог. За 2021 оноос Монголд үйл ажиллагаа эхэлсэн. 2023 онд Эрдэнэт хотод үйл ажиллагаа эхэлсэн бол ингээд 2025 онд Дархан хотод бид нар үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлж байна. За тэгээд бидний эрхэм зорилго бол монголчуудын итгэдэг хамгийн мэргэжлийн ёс зүйтэй ийм агентуудыг бэлдэж үйлчлэгээ үзүүлэх юм аа. За Дархан хот маань бол Улаанбаатар хотод ойрхон учраас Улаанбаатар хотын иргэд маань бас Дарханд бас орон сууц авах, үйл хөдлөх хөрөнгө авах төвчрэл гэдэг юм уу янз бүрийн тиймэрхүү хотын хит дарамт стрессээс жоохон хоол бай гэсэн хүмүүс Дархныг сонгож байгаа. За тиймээс энэ бол ойрын хугацаанд бол маш хурцтай өсөх ийм хөгжиж байгаа хот гэж бид нар харж байгаа учраас энэ ингээд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Манай Дархан салбарт мэргэжил болгон дээр үнэхээр топ өндөр түвшинд ажиллаж байгаа мэргэжлийн агентууд байгаа. За тэгэхээр манай агентууд бол орон сууцны худалдаа түрээс түрээслэх, түрээслүүлэх гэх мэтлэн бүх төрлийн зүйл дээр ажиллана. Газар, объект, орон сууц гэх мэтлэн бүх хөдөлгөөнтэй холбоотой бүх салбар дээр зөвлөгөө, мэдээлэл өгөөд ажилладаг байгаа. Тийм учраас та бүхэн Keller Williams-ыг сонгож ажиллаарай, үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. Манай компанийн хувьд алсын хараа байдаг. Тэр нь юу вэ гэхээр итгэж болох үйл хөдлөлийн компанийг Монголд байгуулна гэсэн алсын хараатай байдаг. Тийм учраас Keller Williams-ын агент болгон хизээж харилцагчийг хохироохгүй, хуурахгүй зөвхөн үнээр байхыг зорилго тавьж ажилладаг байгаа. Үйл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт дэлхийд хамгийн том компанид тооцоо үздэг Keller Williams компани Монголд үйл ажиллагаагаа явуулаад 4 жил болж байна. Keller Williams компанийн хувьд агентуудад хамгийн ээлт ашигтай сургалт болон технологиороо тэргүүлдэг загвар системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг франчайз компаниудын нэг. Мөн компани агентуудаа мэргэжсэн ёс зүйтэй мэргэжилтэн болох бүхэл боломжийг олгодогоор давуу талтай. Сүүлийн жилүүдэд үйл хөдлөх хөрөнгийн салбартай холбоотой хууль бус үйлдэл гарах болсон. Тэгвэл тус компани энэ бүхний эсрэг харилцагчдын хамгийн итгэж болох найдвартай үйлчилгээг санал болгож, стандартыг барьж, зарчимд анхааран ажилладаг байна. Цаашид ч харилцагч үйлчлүүлэгч бүхний итгэж найдаж болох үйл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт Монголын хамгийн том компани болохоор зарин ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 9 дугаар сарын 20-ны өдөр Дархан хотноо шинэ салбарын үе талгааны үйлчилгээ явуулахад бэлэн боллоо. За сайн байцгаана уу дарханчуудаа. Та бүхэндээ энэ гоё гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За миний би Одмо Keller Williams Mongolia компанийнхаа зөвлөхөөр ажилладаг байгаа. За тэгээд би өөрөө бол яг 7-8 жил бол яг агентийн энэ бизнесийг эрхэлж байгаа. Тэгээд одоо орчин үед бол олон улсын одоо стандарт нийцсэн одоо үйлчлэгийг бол манай компани бол үзүүлээд аль хэдийн одоо 4 дахь жилдээ явж байна. Тэгээд дарханчууд бол одоо хоттой маш ойрхон тий. За бүтээн байгуулалтууд маш өндөр одоо хөгжиж байгаа. Энэ үед за манай үйлчлэгээ яг хэрэгцээтэй байгаа гэж бодож байна. Тэгэхээр дарханчууд та бүхнийг Keller Williams-ийн одоо энэ офсор зачлаас агентуудаас нь үйлчлэгээ аваасаа гэж хүсэж байна. Keller Williams-ийн хувьд бол одоо
дэлхийн хамгийн сайн сургалтын системтэй компани гэж үздэг. Тэгээ бидний хувьд бол ер нь ямар ч одоо шинэ агент орж ирсэн 6 сарын дотор яг л олон улсын жишгээр одоо сургаж за мөн одоо мэрэгжлийн коучнер дасгалжуулж одоо үйл ажиллагаа үзүүлэхэд бэлэн болж байгаа. Тэгэхээр хамгийн одоо эрсдэлгүй таныг эрслээс хамгаална. За бас танд одоо таны хараагүй олон шинэ боломж хөлбрүүдийг манай агентууд бас санал өгөх болох чадвартай. Монгол төдийг дэлхийд даяар байгаа 200 мянган агентуудын хооронд те одоо нэгдсэн энэ системд ороод одоо та дэлхийн хэмжээнд хөдөлгөөн хөрөнгөний үйлчлэгийг авах болцоотой гэсэн үг. За тэгээд та бүхэнд ямар нэгэн үйлчлэл хөрөнгөний хэрэгцээ байвал манай Keller Williams дархны агентууд маань та бүхэнд одоо мэргэжлийн өндөр үйлчлэгийг үзүүлэх болно. DBS-ийн мэдээний алхам сэргэлэн бэлтгэдэг ээлжид мэдээллийн хөтөлбөрөө энэ дөрвөд өндөрлүүлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.